Найзууд бусдын одоо юун дээр шууд тэмдэг тавиад одоо таг хийх боломж байдгаа зүгээр линкийг копидо тавьж болно. За одоо өөрийнх дээр яг ингээд найзуудтай таг хийл да. За таг хий гэж тхийн тулд яг гэхээр энэ share гэдгийг дарж агаад л за энэ профайлераа сонгож чог хоёр юу байгаа ш нэг нь пэйж нэрээр нөгөө профайлер гэдэг адмир хэн. За ингэж жаад share гээд энэ найзуудынхаа юу руу ширлэх гэдгийг ингээд дарж агаад энэ дээрээ ширлэх хүмүүсийнхаа нэрийг ингээд сонгоод тавьж болно. За тэгээ яг тухайн одоо пэйж дээр орж байгаа постоо одоо таглахаас илүүгээр нөгөө линкийг аваад бусдын одоо групп болон бусдын постны доор коммент хэсэгт нь оруулж байна. За ингээхийн тулд яг вэ гэхээр энэ 3 цэг байгаа ч постны дээр энэ 3 цагийн дээр дарахаар чинь embedded гэдэг байгаа. Энийг дараад тэгэхээр энэ копид тавих бол маш урт юм амар харцсан юмнууд гардаг байхгүй. Тэр энийг ерөөсөө авч болохгүй. Тэрний оронд нэрээ advanced settings гэдэг рүү ороод энийг нь копид тавих гэсэн үг. Ингэж копидад тэгээд за пэйжний коммент хэсэгт оруулах гэж үү. За нэг юм хүн коммент өчөж байгаад ингээд линкээ оруулаад өчөж болно. Тэгээд групп дээр ч гэсэн яг айл постны оруулах гэж байгаа. За тэгээд коммент хэсэгт оруулах гэхээр урталт нь яг нэг юу өччихэд ингээд л оруулах боломжтой. Одоо би энэс өөрөө дарах мэдгүй л байна л та. Тэгэд юу яаж болно? Хэрвээ одоо видео байх юм бол шууд видео чинь дээр линкийг авах боломжтой байдаг. Энэ копи линкийг тэгээд шууд энэ копидэл коммент хэсэгт ингээд тавьдаг ингээд явуучих боломжтой. Копидэл пэстгээд ингээд ажил хараад ирдэг гэсэн үг. За нэг иймэрхүү байдлаар хийж болох байх та.